Полис подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн ахлах тэслэгч нар мөнх оролцож байна. Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагаа болон бусад мэдээллийн талаар та сонсогч нарт маань дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. За сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс маань 2020 онд хамгаалтын арга хэмжээ 104 хамгаалтын арга хэмжээг зохион байгуулж улсын тоо мэдээгээр за нийт 101 хүний аюулгүй байдлыг эрсдэлгүй тийм ээ аюулгүй байдлыг ханган ажилласан байна. За үүнээс урьдчилан сануулгах хамгаалтын арга хэмжээ 77, тодорхой үйлдэлийг хязгаарлах хамгаалтын арга хэмжээ 6, бичсэн хамгаалтаа 10, мэдээллийн нууцлалыг хангах 1, тусгай техник хэрэгслээр хангах 4, аюулгүй газар төр байрлуулах 6, ингээд нийт 104 хамгаалтын арга хэмжээг аливаа эрсдэлгүй тийм ээ хамгаалуулагчийн амнаас эрүүл мэнд сэтгэл зүй тийм ээ аливаа аюулд хүртэлгүй ийм байдлаар зохион байгуулсан байна. 2021 оны одоогийн тийм ээ өнөөдрийн байдлаар хамгаалтын арга хэмжээ 50 хамгаалтын арга хэмжээ хамгаалуулагч 51 гэ хамрагдаад ингээд бас аюулын байдлын хамгаалтын арга хэмжээнүүд аюул ослохгүй эрсдэлгүй ингээд зохион байгуулагдаад явж байна. Яг гэрч гэж хэнийг хэлж, хэрэг хохирогч гэж хэнийг хэлэх вэ? За гэмтэргийн улмаас амнаас эрүүл мэнд тийм ээ бусад эрх хэрэгчлөө эд төрөнгийн бол эд төрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хууль этгээдэг хохирогч гэж нэрлэж байгаа. За гэрчийн тухайд эрэггүй эрх шийдвэрлэх ажиллагааны үед тийм ээ эрэггүй эрх шийдвэрлэхэд ачлагдал бүхий нөхцөл байдлыг мэдж байгаа харсан тийм ээ үзсэн сонссон одоо ачлагдал бүхий тийм бодит ийм баримт мэдээллийг мэдж байгаа хүнийг гэрч гэж үзээд эрэггүй эрх шийдвэрлэх ажиллагааны явцад аюулгүй байдлын болон сэтгэл зүйн юм хамгаалтанд авдаг байгаа. За аюулгүй байдлын хамгаалт гэхээр та бүхэн мэдж байгаа 9 төрлийн хамгаалтын арга хэмжээ байж байгаа. За мөрдөгчийн өөрийн бие даан тийм ээ шийдвэрээр урьдчилан сануулгах хүний төрөх байдлыг тийм ээ заслын бус аргаар өөрчлөх сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээг мөрдөгч өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаад ингээд зохион байгуулж байгаа. За бусад хамгаалтын арга хэмжээнүүд дотроос тухайн хүний тийм ээ одоо хаяг мэдээлэл шилжүүлэн байршуулж ингэж хамгаалтын арга хэмжээг шүүгч мис заслын аргаар тийм ээ тухайн хүний гадаад төрхийг өөрчлөх энэ аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ нүүлгэн шилжүүлэх гадаад төрхийг мис заслын аргаар өөрчлөх нь аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээг шүүгчийн шийдвэрээр хэрэгжүүлж байгаа. Бусад өрцөн тодорхой үйлдэлийг хязгаарлах bijсэн аюулгүй газар тийм ээ тодорхой үйлдэлийг хязгаарлах мэдээллийн аюулгүй байдлыг тусгай техник хэрэгслээр хангах гэх мэтлэнгийн хамгаалтын арга хэмжээг бол прокурорын шийдвэрээр энэ хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. 9 хамгаалтын арга хэмжээ байдаг гэж та хэллээ те. Энэ 9-д манай Монгол улсад алийг нь давмгаа ашигладаг. За ерөнхийдөө одоо ингээд тоо мэдээг харахад бол урьдчилан сануулгах хамгаалтын арга хэмжээг маш түлхүү авч хэрэгжилж байна. За тэгэхээр энэ ямар ач холбогдолтой юм бэ гэхээр гэрч хохирогчийг занл хийлж байгаа амнаас эрүүл мэнд тийм ээ тодорхой гэмтэргийн гэрчлэгтэй холбоотойгоор тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн тийм ээ амнаас эрүүл мэнд эрх ашиг одоо хууль ёсны эрх ашигт тийм ээ хохирол учруулах мэдээллийг тараахаар занл хийлж байгаа сүрдүүлж байгаа энэ этгээдүүдэд урьдчилан мөрдөгч прокурор шүүгч өөрсдийнх эрх мэдлийн хэмжээний хүрээнд тийм ээ тодорхой хууль сануулад та хэрвээ одоо энэ гэрч хохирогчийг тийм ээ одоо гэрчээр мэдүүлэг хохирогчоор мэдүүлэг өгч байгаа үйл явдалтай холбогдуулан эрэг эрхийн шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж тийм ээ гэрч хохирогчийг ингээд занл хийлж амнаас эрүүл мэндийн ингээд хайлдах аливаа үйлдэл хийх юм бол таны гэргүй үйл заасан одоо арга хэмжээ ял шийтгэлийг хүлээлгэнэ гэсэн ийм зүйл залтыг сануулад бичгээр гар үсэг зурулж ингэ сануулж авдаг байгаа. Энийг авснараа тухайн хүн хоошид одоо өөрийн зүгээс тийм ээ санаа сэтэл төрж болцсошгүй аливаа тийм гэмт санаа сэтлээ өөрөө татаж авах тийм ээ энэ гэмт санаа сэтлээ хэрэгжүүлэхгүй байх ийм боломжийг өгдөг учраас өргөн дэлгэр энэ ашиглагдаж байгаа хамгаалтын арга хэмжээ байгаа. За энийг хэрвээ зөрччих юм бол урьдчилан сануулсан одоо энэ нөхцөл байдлыг зөрчөөд гэрч хохирогчийг занлт хийлээд ингээ аливаа үйлдэл хийчих юм бол энийг нөгөө дараагийн таслан сэргийлэх арга хэмжээ авахд хангалттай үндэслэл болцдог учраас бас энэ маань бас их ач холбогдолтой арга хэмжээ болж хэрэгжиж байгаа гэж үзэж байгаа. За хоёрт нь тодорхой үйлдэлийг хязгаарлах арга хэмжээ маш бас ерөөхдөө түгээмэл бас
хэрэглэгдэг болж байгаа. Тэгэхээр энтэй гэр чорштой уулзах, харилцаа тогтоох тийм ээ, гэр орон тодорхой хүний ажил эрхэлдэг газар, оршин суугаа газарт тийм ээ, тодорхой хязгаарт ойртохгүй байх гэх мэтчлэнгээ одоо энэ тодорхой үйлдэлүүдийг хязгаарлаж өгснөөрөө бас гэр чорхчийн амнаас эрүүл мэнд аюулгүй, эрсдэлгүй, айдасгүй, түгшүүргүй гэр орондоо байх тийм ээ, ажил төрлөө эрхлэх үр хөвгтөн тийм ээ, цэцэрлэг сургуультай явах ийм нөхцөл байдлыг бас хангаж байгаагаа бас давуу талтай байна. За бичлсэн хамгаалтын тухайд бол урьдчилан үйлчлэгийн баг тийм ээ, занал хийлэгчийг одоо үйлдэл хэр аюултай тухайн занал хийлэгчийг судлах тийм ээ, гэх мэтлэнгийн тэгээд бичлсэн хамгаалалт байнга одоо 2 хүн тийм ээ явдаг учраас бичлсэн хамгаалалт бол харьцангуй аюулын эрсдлийн өндөр түвшинтэй ийм одоо гэр чорхчд бол их хвчлэн хэрэглэгдээд ингээд явж байгаа. За аюулгүй газар барилгын хамгаалтын арга хэмжээ бол та бүхэн мэдж байгаа гэрэл хүчирхийллийн гэмтрийн гэр чорхчийг нэг цэгийн үйлчлэгээний төв тийм ээ, түр хамгаалах байруудад байрлуулад аюулгүй байдлыг хангаж байгаа. Үүн дээр нэмээд гэр чорхчийг хамгаалах хуульд заасан нөхцөл байдлуудыг тогтоогоод тэнд одоо хамрагдах шаардлагатай юм хүмүүсийг бас аюулгүй газар байрлуулад аюулгүй газар байрлуулсан тэр түр одоо газраасаа аюулгүйгээр бас зорчих хөдөлгөөний тийм ээ бичилж хамгаалаад ингээд хөрөх гэсэн газар шүүх цагдаа прокурор тийм ээ энэ байгууллагууд нь хүргэж тухайн хүнийг бас хамгаалтанд авч ингээд зохион байгуулдаг байгаа. Түгээмэл гэх юм бол ерөөхдөө энэ дөрвөн хамгаалтын арга хэмжээ түгээмэл хэрэгжиж байгаа гэсэн. Хамгаалт байгаа гэрч хөрөгчийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөлтэй? За хамгаалтанд орж байгаа хүний тухайд бол мэдээж аюулын эрсдлийн өндөр түвшинтэй, аюулын эрсдлийн дунд түвшинтэй, айдас, түгшүүр, санаа зовнил, сэтгэл готрлын түвшин өндөр. Яг тэгэхээр түнд тодорхой бодит занал хийлэл тийм ээ, бодит түгшүүр тэр өөрийнх нь амь насанд эрүүл мэндэд сэтгэл зүйд тийм ээ маш их нөлөөлж байгаа нөлөөлөл учрах бодит эрсдэл байгаа учраас тухайн хүн бол айсан түгшсэн сэтгэл готролд орсон тийм ээ тухайн үйл явдлыг одоо өөрийнхөө зүгээс зарим үед одоо өөрийнхөө хүч чадал тийм ээ өөрийнхөө одоо энэ ухамсар сэтгэхгүй одоо энэ хэвийн одоо энэ юугаар даван туулах боломжгүй байна гэж өөрийгөө үтсэн тохиолдолд хамгаалтанд орох хүсэлтэй өгдөг байгаа. За хүсэлт өгөөд ингээд хамгаалтанд нэгэнд орчихсон бол тухайн хүний айдас түгшүүр аяндаа буураад тийм ээ өөрийгөө хамгаалагдсан төрийн хамгаалтанд байгаа аюулгүй гэсэн мэдрэмжүүдийг авдаг учраас хаажмаар бол сэтгэл готрлаасаа гарах тийм ээ өөрийнхөө одоо амьдралыг хэвийн удирдан зохион байгуулж хариу үйл үзүүлэх юм боломжтой хэлбэр рүү шилждэг байна. Гэрч хохирогчдын нар маань хаана одоо хамгаалтанд байрладаг вэ? Яг ингээд хамгаалтанд байх хугацаанд цагдаагийн байгууллагаас ч юм уу бусад гэмтэр зөрчилөөс барьсан сэргийлэх хамтран ажилладаг байгууллагуудаас ямар үйлчлэгээ үзүүлдэг? За үйлчлэгээ үзүүлэхийн тухайд бол манай хуулинд сэтгэл зүйн тусалцаа, хууль зүйн тусалцаа, эрүүл мэндийн тусалцаа, дээрэс нь нийгмийн тусалцаа гэдэг дөрвөн тусалцаа албан ёсоор үн төлбөргүй тийм ээ зохион байгуулдаг байгаа. За нийгмийн тусалцааны хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцуулах тийм ээ ерөнхий одоо боловсрол эзэмших үйл ажиллагааг нь чирэгдэлгүй зохион байгуулах тухайн хүний одоо суралцах эрхийг хангах тийм ээ за тухайн хүний нөгөө ажиллах орлого олох хэвийн одоо ажиллаж хөдөлмөрлөх эрхийг тийм ээ хангахын тулд энэ нийгмийн тодорхой их хүслүүдрээс одоо халамжийн тогтолцоо тийм ээ бусад одоо юунуудыг бол хангалттай хэмжээгээр зохион байгуулж өгдөг байгаа. За дээрэс нь эрүүл мэндийн тусалцааг төрийн хууль сахилах халбаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран гэрч хохирогчоо эрүүл мэндийн тусалцааг авдаг. За дээрэс нь хувийн одоо эмнэлгүүд хувийн эмнэлгүүдтэй бас харилцсан одоо тэрийн нийгмийнхаа асуудлыг нийгмийн одоо асуудлыг шийдвэрлэх одоо өөрсдийнх нь тийм ээ сайн дурынхын үүний зөвшөөрлөгийн үндсэн дээр бас хувийн одоо байгууллагуудад эрүүл мэндийн тусламжийг авахулдаг байгаа. За дээрэс нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд одоо амиа орлох эрсдэлтэй тийм ээ үйлдэл хийдэг. Дээрээс нь сэтгэл готрлын хүн төвшөнд орчихсон одоо сэтгэл завир түгшүүр тийм ээ түгших эмгэгтэй удаан хугацааны суур түгшүүр тийм ээ амьдралын одоо энэ хүнд хэцүү нөхцөл байдалд удаан хугацаанд байсны улмаас тийм ээ ийм нөхцөл байдалд одоо сэтгцийн төр зүрийн эмгэг тийм ээ бие хүний эмгэгийн төвшөнд оччихсон энэ хүмүүсийг бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлдэг байгаа. За тэгээд хууль зүйн тусалцаа үзүүлэх үндэсний хүрээлэнд хууль зүйн тусалцааг өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгчөөр хангах тийм ээ энэ асуудлыг бас зохион байгуулж энэ тусалцаануудыг хүргэдэг гэсэн үг. Жишээлбэл улаан загалмаа нийгэмлэг байна. Нартай хамтарч ажилладаг тийм ээ. За дээрэс нь одоо төрийн бас байгууллагын төр хамгаалах байрууд байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тийм ээ. Үчингээ төвөгт хамгаалтын төв гэдэг
хэмжлэнгийн одоо 108 тусгай дугаарын тийм ээ хүүхдийн тусгай төр хамгаалах байрууд гээд нэг цэгийг үйлчлэгээнүүд гээд энэ бүхэнд одоо ингээд хамруулад аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээнд хэрэгжүүлэхийн тайлбарт бас бусад тусалцаануудыг үр дүнтэй үзүүлээд ингээд хамгаалтын арга хэмжээ хэрэгждэг байна. Гэрч хохирогч нарыг хамгаалах хугацаа харилцан адил байдаг. Харилцан адилгүй жишээлбэл шүүхээс сэжигтэй ялагдагч оргон зайлчсан тийм ээ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны үед бас сэжигтэй ялагдагч оргон зайлчсан тийм ээ 90 сурвалжлагч байгаа энэ үеүүдэд бол одоо богино хугацаанд маш өндөр тийм ээ хэмжээний хамгаалтууд зохион байгуулагдаад ингээд дуустдаг бол тийм ээ үргэлжлээд бас зарим үед энэ маань урт удаан хугацаанд үргэлжлэх манай практикт бол 2 жил хүртэл үргэлжилсэн хамгаалтын арга хэмжээ байдаг. За ерөнхийдөө бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн гэмт хэрэг гэхэд хохирогч маань дунджаар 6 сар дээтэл нэг 8 9 сар 1 жил хүртэл бас хамгаалтанд байдаг. Ягаад тэгэхээр нөгөө анх хамгаалтанд орж ирэхэд л эрүүг хэн шийдвэрлэх ажиллагааны үед орж ирээд шүүх анхны шүүх давж залдах шүүх тийм ээ дээд шүүх хүртэл ингээд хугацаа ингээд үргэлжилдэх юм магадлал ийм боломжтой нөхцөл бол маш их байдаг гэсэн үг. Хамгаалтад яг ямар хүмүүс ордог вэ? Шүүхээс эсвэл прокурорын саналаар хамгаалтанд авдаг уу? За гэрч хохирогч өөрөө одоо өөрийнх нь амнаас эрүүл мэнд ойр дотных нь хүмүүсийн те амнаас эрүүл мэнд бусад сэтгэл зүйн аюулгүй байдал тийм ээ ийм зүйлд ингээд аюул хохирол дайралт тийм ээ занл хэл байна гэж үзэх юм бол өөрөө болон түүний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нь бичгээр хүсэлтээ өгдөг байгаа хамгаалтанд орох хүсэлтээ. За эрүүг үеийн хэрэн шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгч өөрөө нөхцөл байдлыг үнэлээд тийм ээ гэмтэргийн нөхцөл байдал занл хийлэгч одоо шүүгдэгч яллагдагч тийм ээ энэ хүмүүсийн одоо зүгээс гаргаж байгаа авир араншин тухайн хүмүүсийн одоо аюултай нөхцөл байдалд үүссэн энэ хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны үед үүссэн нөхцөл байдлыг үнэлээд мөрдөгч прокурорын саналаар бас хамгаалтанд авч болдог байна. Хамгаалтын арга хэмжээг сонгохдоо иргэд юуг анхаарах ёстой вэ? За гэрч хохирогч маань одоо хамгаалтанд орохдоо хамгаалтын арга хэмжээ гэдэг тодорхой энэ хамгаалтын арга хэмжээний шаардлага нөхцлүүдийг ойлгох ёстой байдаг. Тэгэхээр хамгаалтын арга хэмжээний онцлог хамгаалтын арга хэмжээ хэрэгжихэд шаардагдах тийм ээ хүн хүч нөхцөл байдал гэрч хохирогчийн зүгээс хэрэгжүүлэх зайлшгүй дагаж мөрдөх ёстой юм зүйлүүд байдаг. Тэгэхээр анханасаа хамгаалтанд орохдоо энэ талаар маш сайн мэдээллийг тийм ээ аваад өөрийн амьдрал үйл ажиллагаанд тохирох энэ хамгаалтын арга хэмжээгээ сонгоод мөрдөгчтэйгээ ярилцжгаад прокурортойгоо шүүгчтэйгээ ярилцаад өөрийн энэ амьдрал үйл ажиллагааг тийм ээ саад учруулахгүй зайлшгүй хийгдэх ёстой энэ өөрийнхөө тийм ээ ашиг сонирхлыг бас ашиг сонирхолд харшлахгүй байдлаар хамгаалтын арга хэмжээгээ сонгоо явуучих юм бол их тийм тохиромжтой байдаг. Тэгээд хамгаалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр дээрээ маш тодорхой хугацааг заачсан тийм ээ тэтгэлийн хугацаанд тэр хүнийг тийм ээ энэ настай хүүхдээ ийм хүнийг ийм хамгаалтын арга хэмжээ заавал хамгаалтын арга хэмжээгээ дурдчихсан тийм ээ ингээд хамгаалагч өөрөө хамгаалтын арга хэмжээнийхээ онцлог ялгаа тийм ээ өөрт давуу тал бий болгож байгаа сул тал бий болгож байгаа тийм ээ өөрийнхөө эрх ашигт харшлах өөртөө одоо тухайн нөхцөл байдал тохиромжгүй гэсэн энэ тохиромжтойгүй гэсэн энэ мэдээллүүдээ маш сайн авч иж энэ хамгаалтын арга хэмжээнд орох юм бол хоошод одоо гэрч хохирогчийг хамгаалах хэлцээ албаагчд үйл ажиллагаанд ч тийм ээ саад учруулахгүй өөрт нь ч одоо явдал чирэгдэл учрахгүй тийм ээ энэ шийдвэр гаргаж байгаа прокурор мөрдөгчд ч гэсэн тийм ээ дахин шийдвэр гаргах дахин хүсэлт санал тийм ээ хургуулах шийдвэр ингээд буцаагдах ч гэх юм уу тийм ээ ийм нөхцөл байдал үүсэхгүй амар байдаг учраас гэрч хохирогч маань энэ талаар судлаад гэрч хохирогчийг хамгаалах хэлцээ тийм ээ холбогдох хүмүүстэй уулзаж мэдээллүүдийг аваад мөрдөгчтэйгээ прокурортойгоо тийм маш сайн ярилцсны үндсэн дээр энэ одоо хамгаалтанд орох хүсэлтээ өгөөд энэ хамгаалтанд ороод зохих шаардлагуудыг биелүүлээд ингээ явах юм бол аль талдаа аюул эрсдэл учрахгүй хамгаалт бол зөв ёсны дагуу тийм ээ дүрм журмын дагуу ингээд зохион байгуулагдана гэсэн үг. Полис подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн сэтгэл зүйч цагдаагийн ахлах тэсгэлч нар мөнх манай эрэг сонсогчдод маань гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Танд баярлалаа. Ажлаа амжилт хүсье. За баярлалаа.